Эй, за сайн уу guys, юу цаана бүгдээр өдрийн мэндэргий. За тэгэхээр бүгдээр нэг асуулт байна. Тэр юу вэ гэх юм бол биткойн одоо яг хаашаа яваад байгаа юм бэ? Хизээ энэ уул дуусах бай юу? Хэдрээ унаад байгаа юм бэ? Хизээ худлаж авал зүгээр вэ гэдэг асуултууд те. Окей. Тэгэхээр бүгдээр харцгаая өнөөдөр биткойны чартан дээр бүгдээр анхаарлаа хандуулъя. Тэгээд хэлцгээе. Тэгэхээр биткойн дээр бол өнөөдөр би яг weekly time frame-ээс эхлүүлээ харахад. За weekly time frame дээр бол үндсэн хөдөлгөөн богино хугацаанд бол up and trend buying zone руу шилжсэн. За ерөөдөө бол энэ доор явж байгаа. Энэ өрөөгөө өвдөж up and trend buying zone руу шилжээд энд down болоод энд буцаж up болоод up нь буцаж down болоод үндсэн хөдөлгөөн down trend-тэй энд явж исэн хамгийн сүүлд. Хамгийн сүүлд явж исэн down trend-ийн хөдөлгөөн буцаж дээш up and trend руу орж ирээд энд өндөр оролыг үүсгээд энд өндөр оройг үүсгээд ёроолоо өвдөд down trend selling zone-тэй явж байгаа. Одоо хамгийн сүүлд чинь нам орой энд импульсаа хийж байгаа байдалтай гэж харагдаж байна. За тэгэхээр одоо яг харж байгаачлан weekly time frame-ийн өмнө байгаа ёроолын дэмжлэг дээр бол үндсэн хөдөлгөөн орж ирж байгаа байдалтай харагдаж байна. Тэгэхээр энэ ёроолын дэмжлэг дээр хэрвээ ойхгүй бол үндсэн хөдөлгөөн доошоо шууд 21791 лөө бол чиглэсэн уналтыг эхлүүлнэ гэсэн. Хэрвээ энэ дээр ойлоо гэхэд юу болох юм бэ? За ойлоо гэж бодоход үндсэн хөдөлгөөн дээшээ Tracing хөдөлгөөнийг хийн. Tracing хөдөлгөөн хамгийн макстай за очих боломжтой дүн гэх юм бол үндсэндээ 28966 байгаа. За энэ хавцаа очих юм бол Tracing хөдөлгөөн нэг бол Tracing хөдөлгөөн дуусаад импульс шин нэг бол үндсэн хөдөлгөөн маань индекс брейк хийгээд дээш трендийг өөрчлөх боломжтой. За үнэхээр импульс хийхээр болох юм бол эндээс бол Fibonacci-гийн 78.6 левел хавцаар орж ирж байгаа Recent хөдөлгөөн байгаа учраас буцаад бол хамгийн макстай буцаад яг одоо байгаа дүн буюу 25926 хавцаанаа ирэх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ яг одоо харагдаж байгаа энэ ёроолын зоныг эвдэх үгүй юу гэж weekly time frame дээр хамгийн чухал зүйл байна. За daily time frame дээр бол үндсэн хөдөлгөөн daily time frame-ийн яг одоогийн байдлаар down trend selling zone-той Tracing хөдөлгөөн хийгдсэн боловч 23.6 левелж хүрэхгүй хэмжээний buying volume-тэй буюу initial bounce-тай маш бага buying volume-тэй үндсэн хөдөлгөөн маань маш өндөр selling volume-тэй доош унах магадлал нь илүү өндөр 25112 руу чиглэлтэй унж байгаа хөдөлгөөн харагдаж байна. За тэгвэл үндсэн хөдөлгөөн маань үнэхээр 25112 руу чиглэлтэй унж байгаа хөдөлгөөн маань уналтаа эхлүүлсэн үү гэдгийг 4 цаг шийднэ. За 4 цаг дээр бол үндсэн хөдөлгөөн 4 цагийн down trend selling zone-той. За 4 цагийн down trend selling zone дээр бол энэ daily-ийн Fibonacci ямар ч хэрэггүй. За энэ бол week дээр үжиж болох юм. За 4 цаг дээр бол үндсэн хөдөлгөөн down trend selling zone-той. Өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-г яг одоогийн байдлаар 61.8 левел дээр цогдож орж ирээд 50 дээр акцийн хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн маань доошо чиглэлийг зааж байгаа. Доошо дор хаяад бол Fibonacci-гийн зааж байгаагаар 25133, 4 цагийнхаа supporting зааж байгаагаар 24900 унах өндөр магадлалтай хөдөлгөөн харагдаж байна гэсэн. Окей. Тэгэхээр эндээс харж байгаачлан үндсэн хөдөлгөөн дээр 4 цаг дээр бол 25892 дээр нэг support байгаа. За түүнээс өмнө бол 26092 дээр нэг support. Түүний өмнө бол 26220 дээр бол нэг resist байгаа байдаг. За тухайн resist дээр бол очлоо тий нэг удаа одоо энэ resist-ийг үүсгэх гэж очлоо. Хоёр дахь удаагаар resist дээр очлоо. Гурав дахь удаагаар resist дээр очлоо. Амжилт байхгүй. Тэгээ доош support-ыг бол эвдсэн 26083-ыг эвдсэн. Одоо хамгийн ихэнд бол 25891-ийг шалгаад хэрвээ эндээ шалгалт амжилттай болж доош стрэлт үүссэн тохиолдолд бол яриангүй 24896 25000 руу бол унах боломж бүрэн байна гэж харагдаж. За тэгвэл одоо энэ уналт яг хизээ дуусах боломжтой юм бэ гэдэг талаар ярилцъя. За магадгүй weekly time frame үндсэн хөдөлгөөн Tracing хөдөлгөөний эндээс эхлүүлээд Tracing хөдөлгөөн үнэхээр энэ хүртэл үсэх юм бол энэ уналт энэ чинь ахиж нэг удаа ирнэ эсвэл ирэхгүйгээр энэ уналт шууд дуусна. Тэгээ үндсэн хөдөлгөөн маань ерөөдөө бол сүүлчийн нам оройг эвдээд дэше үсэх боломжтой болно. Гэтэл нөгөө талаас хэрвээ энэ ёроолыг эвдээд үндсэн хөдөлгөөн маань цааш үргэлжлэн унана гэж үзэх юм бол 21780 хүртэл ер нь бол уналт зогсохгүй. За тэгээ бидний хувьд бол юу гэж харах вэ гэхээр окей бид нар бол ерөөдөө за одоо 25942 дээр нэг худалдаа авалтыг хийж болох юм. За түүний дараа бол 21737 дээр нэг худалдаа авалтыг хийж болох юм. Тэгээ үндсэн хөдөлгөөн маань эндээс Tracing хөдөлгөөнийг амжилттай хийгээд Tracing хөдөлгөөг ирээдүйд хэр хэмжээнд ирэхийг бид нар мэдэхгүй. Тийм учраас Tracing хөдөлгөөний амжилттай хийгээд доош унах мөчид бид нар бүр сүүлчийн ёрол 15556 очих магадлалтай харагдаж байна гэсэн. Тэгэхээр уналт маань өөрөө тэгж хурдан цэвэрхэн явагдана гэж би бол бодохгүй байна. Ямар ч үсэн эндээс импульс игдсэн Tracing тэр өндөр орж ирэхээс шалтгаалаад эндээс ингэж дуусах уу? Эсвэл Tracing маань үндсэн хөдөлгөөн богино орж ирснээс болоод initial bounce-тай хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирж дараагийн удаа эндээс ийшээ хүчтэй хөдөлгөөн орж ирэх үү гэдгийг хинч мэдэхгүй. Тийм учраас үндсэн хөдөлгөөн хамгийн макста яг одоогийн харж байгаас хамгийн макста бол 15500 очих боломжтой. Гэхдээ ойрын ирээдүйдээ очих боломжтой бүр хамгийн боломжит цэг бол 21771 дээр байгаа. За түүний өмнө бол мэдээж одоо энд Tracing хөдөлгөөнийг үгүйг бид нэр харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр шуудхан ингээд тэнд очин энд очин ингэн тэгнэ гэж хэлж болохгүй. Ерөнхийдөө бол weekly-гийн спортоос хамаарна, daily-гийн үндсэн хөдөлгөөн маань Tracing хөдөлгөөнийг хийх үгүй юугээс хамаарна. 4 цаг импульс хөдөлгөөнийг хийх юм үгүй юугээс хамаарна. Ямар ч байсан миний хамгийн ойр харж байгаа таргетууд гэх юм бол
нэгдүгürt бол 25892, хоёрдугаарт нь 24900-ууд байна гэсэн. Окей. За ингэж харж ийн залуусаа энэ бол биткойны анализ, биткойн хаашаа явж байна гэдгийг нь ойлгомжтой болсон. Тэгээ бүгдээр нь дамжуулъя. Баярлалаа. Баяртай.